Сайн байцгаана уу? Телевизээр сонирхон суугаа эрхэм хүндтэй үзэгчид та бүхэндээ энэ өдрийн сайхан мэндийг хүргэж байна. Сайн байцгаана уу? Аман сургаал ширс нэвтрүүлгийн маань ах トゥ талбайд морлын цаацсан эрхэм хүндтэй зочид та бүхнийг баярлан өгтөе. Сайн байцгаана уу? Ингээд хөх тэнгэр хөрсөд дэлхийн зайд хөлгийн нуруунд амьдралынхаа галыг асааж 100 мянганыг сундлан нүүдлэж явхдаа өвгд маань цаасанд баглаагүй эрдмийн судраа чэйжэндээ ганцгалж та бидэндээ өвлж үлдээсэн юм аа. Ингээд энэ сайхан үнд соёлыг дэлгэн үзүүлэх 9 дугаар ширс нэвтрүүлэг маань одоо та бүхэнтэйгээ солих байна. Ардын аман сургаал бол алтаар солишгүй нандин хөрөнгө юм. Ахин давшихын үндэс болсон амаар бүтээсэн гүн ухаан билээ. Хөрсдийн зайд орших түмэн буцын учир занглааг цөөн үгэнд товчлон хүний амьдралын мянган учирлыг хитгэн үгэнд зангидан боргринкэ хойморт уянгалан хүмүүжүүл сурахын гайхамшиг юм аа. За тэгээд амьдралын ариун хөрснөөс амьлан дэлбэлсэн ардын аман сургаалын төрөл зүйл нь маш олон хэлбэр янзтай байдаг мөртөө өөрийнхөө өөрмөлч онцлогоороо өдөр тутмын амьдралын бүхий л уулгад үйлчлэж мөн одоо гарт баригдаж нүдэнд үзэгт хүч гарцаагүй боддын оршсоор ирсэн байдаг. Ажил үйлс бол хүний амьдралын нэгэн хэсэг. Нэг хүний ажил үйлсэн тус буян өөрийгөө илэрхийлэх, өөрийн өртгөө бадруулах, нийгмийн сайн сайханд үйлчилдэг зэрэг чухал утга учирыг агуулж байдаг төдийгүй хожмын амьдралын тогтун айл гэрийн ий найр, өр хүүхдийн өсөн томоочход шууд нөлөөлдгөөс өвөг дэдэс маань ажил үйлсийн тухай үнэт сургаалыг өлдөөсөн байдаг юм. Тэгвэл гэр бүл давчгалвал бас шинэ бүр өөр нэг айлд хадамд мортоход тэр айлын хаана очвол хаанхай дуугыг дуулна гэдэг штэ. Тэр айлын эцэг эхийн хөндлөх хэрэгтэй. Тэр айлын ёс журмыг дагах хэрэгтэй. Тэгээд одоо эцэг эхээс нь сургаал хэлн сонсон тэрнийг тэрхэлсэн үгнээс нь бас айн гэдэг нь хүндэтгэн гэсэн үг. За тэгэхээр бол тэр айлын кан ёсчлон дагах хэрэгтэй. Тийм болохоор нэг би бол өөрөө хуучин бар хүн. Тийм болохоор хуучин баргын цөөр үгийн мөргөн хариултдаг шин бүр айл хадамд мортголоор тэр айлынхын өөж нь тэнд сургаар хайлсан байжээ. Хөрвөө цөөрлөг ёстой тийм нөр байдаг. Нөрийг их цөөрлөнө. Их нөр цөөрт гэж хэлдэг штэ. Тэгээд одоо хөрвөө иймэрхүү юм байвал хэлж болохгүй шүү гэж одоо. Тэгээд нэг өдөр бол одоо энэ шин бүр буусанд нь бол одоо юуг нэрлж болохгүй, юуг нэрлж болохгүй, юуг нэрлж болохгүй гэж хэлжээ. Тэгээд бол гол гэдгийг чи хэлж болохгүй шүү. Манай гэрт ирсэнс хойш. Бургаас гэдгийг бас нэрлж болохгүй шүү да. Манай гэрт ийм нэртэй хүн байна. Идвэ гэж бас хэлж болохгүй, ямаа гэж хэлж болохгүй, хуц гэж хэлж болохгүй, төг гэж хэлж болохгүй, эдгээрийг бүр нэрлэж болохгүй, чон гэж бас хэлж болохгүй. Тэгээд шинэ бүрдээ бол хадам өхөн тэгээд сургаал хайрлсан байж байна. Тэгээд одоо энэ шинэ бүр өглөө өртнөг болсон чинь одоо энэ өөрөө шинэ бүрс нь одоо галаа хинштэй, тогоогоо барина, цайгаа чана юм ба. Зөн завтаа бол өөрөө гараад идэршилж байгаа хонин сүргээ бол ямар байна гэж өөрийн нүдэрээ бол бараалж харааж үзжээ. Одоо ингэсэн чинь ороод яриа гэхлээр нэг олон цөөр нөр тохиолдож гисэн байж байна. Одоо яадаг вүлээ? Одоо игээд бас энэ чинь сэчин бүрэн ухаантай бүр болохоор өний шийдвэрлэж чадсан байж байна. Янгэр төр мөчд хадам өөж нь босоод одоо ямар баярлж байх мэ гэж асуужээ. Байдал ямар байж нь чи гараад ирэхэд. Одоо хариулт өгнө. Хариулт өглөө эдгээр нэр цөөрлөг нэр ихэлж болохгүй шүү дээ. Энэ айл намайг сургасан юм чинь да. Шинэ бүр болсон хүн одоо. Игээд ургамлын наан, урсгалын цаана, үлэнгүй шар ирээд хоньны ахын ухмайн төрөл, тухмайн эдгээрийг шувтарч байна да гэж хэлжээ. Эхлээр нь одоо утга уулгын дэмийч олоогүй. Яг одоо аргаа бараад бол энэ хадам өөж нь гарч үзжээ. Тэглэр нь тухайн цэрт одоо холбогдсон хэд хэдэн үг бүр байсан байж байна. Тэглэр энэ дөр бургаас гэдгийг ургамлаж хэлээд, гол гэдгийг урсгал гэж хэлээд, чон гэдгийг үлэнгүй шар гэж хэлээд, ямааг ухмаа гэж хэлээд, хуцыг тунхмаа гэж хэлээд, идвэ гэдгийг шувтарж хэлжээ. Одоо янгэр гэсэн чинь бол манай яг тэр цагтаа гэсэн утгатай үг.
За иймэрхүү одоо хүний үнд сургаалнууд байдаг. За. Ажилч байна. Ажилч байхдаа бол одоо залгидгийн залхууны гадна бол аргалгүй гэж. Ингээ заавал төлөө төлчөө сайхан авч явах хэрэгтэй. Залгидгийн гэртүүл юугаа зайдахгүйгээ гэж. Жишээ мах шилөө бүгдийн шанаал идэдэж болохгүй аривтын гамтай байх хэрэгтэй гэж. Дахиад тэгвэл хүн зонтой сайхан явах хэрэгтэй. Өний үл юу гэж хэлж байна. 100 адуутай байхаараа зонтой хүнтэй байгаарэ гэж өрхөгтэй гэж хэлдэг байна. Тэгвэл одоо зонтой хүнтэй байман чи амьдрал өөдөө сайхан байна ш та. Тэгвэл одоо зан сайтай айлж очин олон замх сайтай усанд загас солоон гэж эгэж бол гэр өрөө сургаадгаа манайхан. За баярлаа. Игол манай үндэстэн манай ястан манай Ахмад томатын гот бороо залуусууд багцууд эгэж хэлдэг шүү дээ. Цасан дээр мөртөө цаасан дээр нэртээ яваа гэж залуу баг наснасаа чармайж ажиллаж явбал хажим хаштай ууланда итгэл хүндэтий улс хөрөндөө итгэл хүндэтий ийм одоо нэртээ төртий хүн болж чадна гэж хэлдэг ийм нэг сургаалууд байдаг. Игэл дахиад ямар ч юм хийхэд гээд үй өвийн олж арга түмийн олж ажиллавал амархан одоо ямар шившрийг шийдвэрлэж чадна гэдгийг бол хүчлэгийн оронд өвийн ол хэрэлдэхийн оронд ийн ол гэдэг ийм үг байдаг. Улаанбаяр хотын шинэ бараг зүүн хошууны амгалан балгасдаг суугаал ард адьяасран байна. Би энэ өдөр одоо гэр бүлийн тухайд нэг жирсэчин үг сургаал үг гэлье. Нэг гэр бүл болсон болдод одоо өв найр хэрэгтэй. Тэгвэл дугуйрвал дуу нэг, доктор бол хүч нэг. Энэ бол одоо өв найртай байх хэрэгтэй гэж. Хоёр хүн бол сэтгэл санаа нэг байх хэрэгтэй гэсэн үг. Дараад нь бол өөрийн ухаан өөртөө зөв, өрөөл давуу өмдөндөө зөв гэж тийм үг байдаг юм аа. Энэ бол үедээ бол одоо хоёулаан бол итгэлтэй би болно. Миний хийж явах бол таарна. Бидэнд сурд судалж ийгж явна. Хүнээс дутхгүй. Бид хоёрын амьдрал бол болж ийн. Бид хоёр бол одоо тэнсэн нэг гэр бүл гэж одоо ийгж бодвол таарна гэж. За манай багынхан яриагаа улам өрнүүлж, улам баялагжуулж, олонхын бол одоо бүр гэр бүлийн сургаал зүйрсгсэн үгээр одоо ингэж дэлгэж сайхан хөөрөлдсөн байна. Тэгвэл одоо гэр бүлийн хажууд бас алав ажил гэж бас нэг их сайхан юм байдаг. За энэ бол нийгмийн хөгжилтийг дагаад гэр бүлийн байдал одоо тэгвэл ажил албан байдал бас одоо хөгждөг, дэлгэрдэг, нэмэгддэг, шинддэг бас тийм ёс байдаг юм байна. Жишээлбэл одоо хорим найр дээр ерөөх дээр бүлний одоо ажиллаа хичээж баян болоорой, албаа хичээж ноён болоорой гэж байгаа. Тэр энэ хүн төрлөختөн энэ нийгэм юуны төлөө ажилдаг юм. Бид бол энэ баян чинэлэг гэдэг нь сайхан одоо энэ хүсэл мөрөөдлийн зөв чармайж байгаа, ажиллаж байгаа. Баян чинэлэг гэдэг бол одоо зол жаргалч та. Тэгвэл энэ нийгэм ажил гэдэг бол бас тийм. Энэ нийгмээ бүлний бид засаж залах хэрэгтэй, удирдах дагуулах хэрэгтэй. Тэр одоохыг энэ удирдах ажилд байж байгаа хүн бас энэ чинь нас явна, хөгшөрн, буун амарна гэж байдаг. Тэгэхээр энэнийг бол одоо бас залгамжлах тэр заавал ноён суухын төлөө биш тийм ба. Нийгмийн бас нэг энэ дагуулах одоо тэгвэл уриалах, засаж залах их хариун ажил байдаг. Тэгэхээр бол одоо энэ албаа хичээж ноён суугаарай, ноён болоорой гэдэг одоо энэ бас нэг сайхан цэцэн одоо ийм сургаал өгсөд байдаг. Баярлаа. За дараагийн 4-р багийнхан. Жир шижин үгээс хэдэн үг явж байна. Хэрэг ирэхөөс өмнө хичээ хөрөм унахаас өмнө зас. Шинжэн үжий гэвэл толонд үж. Чанараа мэдээ гэвэл олноос асуу. Тусыг нь мэдвэл
ачийн харуул дөрвөн жирсэчингээс авчээ. Тэгэхээр жирсэчингүү бол хэрэг явдлын одоо учир шалтгаан үүсгэс юм одоо болгоомжилж одоо ажил үйлсэн хичээж хийнэ гэсэн үг. Тэгвэл одоо хоббигийн талаар бол шинжэн үжиг гэвэл толон дүж чанараа мэдгийг бол олноос асууж энэ бол одоо өөрийн хөв чанараа бол хичээж одоо толон бол одоо толдож одоо олнор бол толдуулж олны санааг сонсож өөрийн буян болоо засч яваарэ гэсэн утгатай юм байна. Тэр хамаг сүлийн тэр одоо тосын мэдвэл ачийн хариул гэж. Хүнээс ус хүний ач тосыг болоо мэдвэл одоо тусалсан хүний одоо ач тосыг болоо хөжөө бүрд мартаж болохгүй гэсэн бол сургаал үг байна. Тэгэд бол энэ насны одоо хүмүүст бол өдгөр тохирн тэгвэл одоо өдгөр сургаал үг бол одоо мөнч бол өдгөр хүмүүсийн энэ насны хүмүүсийн одоо толдуулах нэг зүйл гэж би үзэж байна. Би өвөн хошууны аллаасаа амарсан кадр номын байна. Тэгвэл нэ гэр бүл болоход хүүхэд гэр болсон хүндвэл өрт бодвол өдөр удаа өвтө явбал нахан уртаа гэж хэлдэг. Дахиад нэг нь бол урдуураагаар ханийг оруулж хойгуураагаар ханийг хонуулж байгаарэ өрхий хурхаараа бүрхий хурга өгдөө. Тэгвэл настанда 3 зөөлнийг өдлүүлж бай. Өжөөний зөөлөн, өвгөө зөөлөн, орон зөөлөн 3-ыг өдлүүлж байгаарэ гэж хөвгдө гэр болгон зонто өрөөж байдаг. Баярлаа. Ажил үйлсийн талд авч хэлвэл ажил үйлс бол хүний амьдралын баталгаа. Тэ ажил үйлстэй байманжин сая чиний амьдрал бол тогтнож чадна. Ихлээр энэ ажил үйлсийг өрхөмлөх энэ баталгаажих энэ суурин дээр бол одоо юу гэж хэлдэг вэ? Хөлөөрөө явж хөлсөөрөө олдгоо гэж. За тэгвэл бас чи нийгэмд гараад чиний хөдөлмөр бол чиний хувь гэрийн гэр бүлийн амьдралыг батлахын хажуугаар нэн чухал нийгэмд бол хүчин зүтгэл гаргаж явж байна шүү дээ. Эхлээрээ бол хүнийг бол төрд зүтгэлтэй яваарай, түмэндөө итгэлтэй яваарай гэж ийгэж захиж сургадаг байна. За игээд миний ярих энд хүрлээ. Баярлалаа. За баярлалаа. Тэгвэл одоо гэр бүл гэдэг маань хамгийн одоо гэр бүл дотроо бас яаж нэг хайрлж хөндлөж явах тухай тэр цаанаа бас эцэг эхийгээ яаж хөндлөдөг өр хүүхдийгээ хожим хойшд одоо доошоо өр хүүхдийгээ яаж хайрлж хүмүүжүүлдэг. За тэгээд энэ гэр бүлд бас ажил хөдөлмөр илүү авч дэшээ бадарч хөгжиж байдаг гэдэг одоо олон талын ухаалтгууныг ойлгуулсан аман сургаалууд явж байна шүү. Тэгээд 4-р багийнхэнд баярлалаа. За тийм шүү дээ. Тэгээ бид хоёр ч гэсэн одоо олон мэдгүй зүйлээ мэдэж өстэй бас нэг аман сургаалын хичээл орж ийн гэж хэлж байна да. За тэгээд одоо 5 дахь багтаа ташаая. За баярлалаа. Тэгвэл дээр ярьсан дөхтийн ярьсны би норчгүй. Нэг л уулгыг хэлье гэж бодож байна. Зүгээр сэцүүгэнд бол одоо усыг эрдмийн дэж айрэг цэгэ эдэнэ дэж усыг соёлын дэж аавын сургал ухааны дэж эрхий сурахаар бэрхий сурах гэдэг олон сайхан сургал өгөөд байдаг шүү дээ. Тэгвэл одоо манай энэ өдрийн нөхдөн ярьсан тэр аман сургалууд тэгвэл одоо энэ манай тайзан дээр байгаа энэ олон сургал өгөөдийг хэн уламжлах вэ гэвэл хашил энэ гэр бүлээр дамжиж энэ залуу аавч болгосод одоо уламжлах хэрэгтэй. За баярлалаа. Настан багштай баярлалаа. Ингээд бас
сайхан аман сургаалаа гэр бүлдээ бас улам цаашдаа дамжуулж уламжилж явахын сайхан өөрөг хүн бүхний мөрдөр байна, залуусын мөрдөр байна гэдгийг бидэнд бас сайхан ойлгууллаа шүү. Багштай баярлалаа. Бүгдээрээ баяр хүргье. Алгадч баяр хүргэе. Бүгдээрээ сайн байлцгаана уу? Өөдлөх айлын үгнөг, өсөг малын өнгөнөг гэдэг. Өннөл гэр бүл үй найртай байж анхмудаан хүндхөөсөн нярхан хайрлсан нийгэм нийтэд ашиг тустай өнгөрөлтэй өрөн бүтэн гэр бүл байх ёстой. Хүн болгон гэр бүл нийгэм нийтэн бүр нэгдүгээр байранд тавьж ажил үйлстэй бол гялдаж явах хэрэгтэй гэсэн зориг санаа гэж бодож байгаа. Алсын замыг өвөхөд агт хулаг өрдөн. Ажил үйлсийг бүтээхэд алмас зориг өрдөн. Энэ нь тухайлсан ажил үйлстэй хариуцлагатай байж ямарваа хүчээр бүрхэнд хул нуурахгүй ирээдүйд итгэл зоригтой байх хэрэгтэй гэсэн өрт царийг хөтэлж байгаа гэж бодож байна. Баярлалаа. За сайн байцгаана уу. Залуу наснаас гэр бүлд шилжих үл хүний амьдралын маш чухал сонголт, хувиралт. Эхэр одоо хүн залуу зандан үеэс гэр бүлд орох үесүүд хүн хариуцлага бол маш чухал. Ардын аман үгэнд бол зарим айлыг бол одоо цайчгүй, чарайчгүй айл гэж ийж хэлдэг. Энэ үг нь одоо энэ айлыг молохгүй муу гэж хэлэхээсээ бүр илүүгээр одоо ийм байхгүй гэж сургадах нь гэн илүү байхаа гэж би бодож байна. Дахиад нэг гэр бүлд авч хөлвөл одоо энэ дөөрхөн суудлан олохгүй бол доорх нь гүйдлэн олохгүй гэдэг ийм нэг үг байдаг. Энэ одоо бүхэл нийгэм төдийгүй гэр бүлд бол маш чухал нөлөөтэй. Учир нь гэр бүл бол хүний нийгмийн хамгийн жижиг нэгч мөн ч одоо альва зүйл бол энэ гэр бүлээс эхэлдэг байна. Тэгэхээр одоо энэ аав ээжийн хүүхэдтэй сайхан дуурайал одоо ингээд сургамж болохгүй юм бол хүүхэд нь одоо сүүлийн үед одоо ажил үйлстэй юм уу амьдрал сурлагадаа ч гэсэн бас бүр хаш сааттай юм байдаг. Дахиад бол одоо аавын сургаал алтай, ээжийн сургаал эрдэнэ гэх мэтлэн аав ээжээ хүндэлж хайрлах. Дахиад одоо сэмхий боловч гэр минь, сэхсгэр боловч ээж минь гэж одоо ахмад томоодоо хайрлж хүндэлж мөн ч одоо үй бүлхэмдэл энийг бол одоо маш чухалчилдаг гэр бүлд. Дахиад бол өвөлвөл бутна, ховлвол гутна гэх мэтлэн одоо маш арван одоо сургаал үг манай ардын өвгдийн сургаал дотор бол байдаг. Инхээр бол гэр бүлд авч хөлвөл одоо бие биенээ хүндлэх, хүүхдтэй дуурал болох энэ бол маш чухал ингэж ойлгож байна. Баярлалаа. За 5 дугаар багийнхандаа их баярлалаа. За үнэхээр тийм шүү дээ. Ардын үгэнч гэсэн биеэн зас чадвал гэрээн зас чадна, гэрээн зас чадвал төрөөн зас чадна гэдэг сайхан сургаал байдаг тийм ээ. За ингээд одоо манай нийгмийн одоо гол эс боёо хэрэгтэн болох одоо гэр бүлийн талаарх энэ дугаар маань одоо их төлөв энд хүрч байна. Эрхэм үзэгчдээ оосргүй орчлонгийг ухаанаар уургалж оршихын чанарыг ерөөлөөр аргадсан эртний түүхийн бидэнд өгсөн үнэт бахархлын маань нэгэн хэсэг ардын аман сургалын ажил үйлсийн тухай алтан бадгуудыг хүрсэн энэ ээлжийн дугаар маань одоо инхүү амжилт дүүрэн өндөрлөх боллоо. Сайн хүн нэрээ бодож сарн тогоос үдээ хардаг гэдэгчлэн үзэгчид та бүхнээ маань алдар цуун алсад цуурья атаж алт мөнгө авдар дүүрэж сүмбэр уулмат өндөр буянтай сүн далаймат өргөн мэдлэгтэй уян үед үлзийтэй өрийн үед жаргалтай байхын үлзий цайхан рөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. За ингээд энэ ээлжийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Баяртай.